Хүчийн мэндийг хүргэе эрхэм үзэгчтэй. Тэгэхээр Монгол цэргийн өдөр тун удахгүй тохиох гэж байна. За манай гой болзоо нэвтрүүлэгт нэгэн хүндтэй зочин одоо нэвтрүүлэгт маань одоо болзоонд их нэрээ урья гэдэг саналыг тавьсан. Бид яг одоо зочноо хүлээгээд ингээд зогсож байна. Тэгэхээр эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг эр цэргийн дотор эх орон бүхэлдээ багтдаг гэж би хувьдаа ойлгодог. Ингээд хамтдаа Ахмад даваа баярыг угтаа авцгаая. За сайн явж ирвүү? Хаанаас ирвэ? Сайн явж ирлээ. Багнуур дүүргээс ирлээ. За хил хамгаалах газар ер нь хичнээн жил ажиллаж байна. Яагаад одоо ихнэрээ болзоонд урихаар бидэнд саналыг тавьсан бэ? За 2011 онд анх Хэлэн цэргийн дээд сургуульд элсэн орсон. Тэгээд 2015 онд төгсөөд түүнээс хойш одоо асралтгүй 10 жил ламал байгууллагатай ажиллаж байна. За манай байгууллага Focus on the Family гэдэг байгууллагатай хамтраад амьдралын төлөөх аав төслийг 3 сая эхлүүлсэн байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд одоо аавууд маань 7 хоногоор даалгавар биелүүлж байгаа. Тэгээд энэ 7 хоногийн даалгавар маань эхнэрээ болзоонд урах даалгавар байгаа. Вау, ямар гоё юм бэ? Хичнээн одоо залуучууд ихнэрээ урьж байгаа. За 400 орчим залуучууд одоо Монгол орны өнцөг олон бүрт эхнэрүүдээ даалгавар биелүүлээд эхнэрээ болзоонд урьж байна. За тэгэхээр Ахмад даваа баярын болзоо бол хамгийн гоё болзоо болно гэдэгт би итгэлтэй байна. Ингээд энэ гоё хөтөлбөрийг хэрэгжүүлээд тэрнийхээ даалгаврыг биелүүлэх гээд биднийг зорион ирсэнд баярлалаа. За эхнэр нь яг одоо бол хилчин хүний ард тал ямар байдаг вэ тухай одоо манай сэтгүүлчтэй ярилцаад студид сууж байгаа. Энэ амьдралын төлөөх аауд хөтөлбөр одоо эхнэртэй оронд нь цагийг өгдөг юм байна. За захидал бичдэг юм байна тийм ээ. Болзоонд үрдэг юм байна. Тэгэхээр энийг даалгавар биш дадал болгоосаа гэж хүсэж байна. Тэгж байгаа. За энэ төслийн маань зорилго ч гэсэн тийм байгаа. Ингээ бас айл гэрийн амьдралд аз жаргал бэлэхийн төлөө хүнээр бас намайг сонгож оролцуулж байгаад үнэхээр баярлалаа. Энэний ачаар бас их нэртэйгээ ингээд телевизийн өмнө нэвтрүүлгээр олзох цаашаа олдлоо. Тэгэхээр баяртай байна. За мэдээж их нэртэйгээ уулзахын тулд тэсэн ядаа хүлээж байгаа бах. Ярилцах соёл төтөл нь гоё болзоо нэвтрүүлэг Ахмад даваа баярыг хамраг костон уулзалцгаая. Нөхөр маань цэргийн хүн. Гэхдээ би ч гэсэн яг цэргийн хүн шиг л байдалтай тэнд амьдарч байсан. Тэгээд тэр мэдрэмж өөрөө гоё өөрөө яг ингээл цэргийн хувц өмсөөгөө ч гэсэн яг их орны хамгаалаа байж байгаа юм шиг. Тэгэл хүүхнүүд маань хүртэл хоорондоо ярихдаа хэрвээ гинт хүмүүс ингээл ороод ирвэл дайн тулаан болвол ч юм иймэрхүү юм яриад ингээд бид нэр яг бэлэн байж явах хэрэгтэй гэл яг цэргийн хүмүүс шиг тийм сэтгэл зүй бэлтгэдгээрээ их гоё юу юм болов гэж боддог. Одоо байнгын ирчүүчийг цэрэг ирчүүчийг бэлэн байдалтай ажилласан. Тэгээд тэр нь одоо тэр хил дээр байх амьдралын маань хамгийн гоё дурсамж нь ер нь л ямар ч юмд бэлэн байж сурсан гэж өөрөө аягах бод. Вау. Баярлалаа. Үш. Арч ирнэ гэсэн юм уу? Баярлалаа. Уг нь яасан? Уг нь машинда хүлээгээд суужсэн. Өөстэй баярлалаа. Ямар гоё юм бэ? Яс чи гадралсан уу? Гоё болзоо гэж гоё болзоонд юм орж байгаа юм аа. За. Стой баярлалаа. Ямар гоё юм бэ? Хоёулаа нэвтрүүлгийн дөрмийн дагуу нэг нэгнээс асуулт асуух хэрэгтэй байна. Асуултуудаас за эхний асуулт гэр бүлийн амьдралыг зохиогоод хэдэн жил болж байна вэ? Болцоход хэр цаг гаргадаг вэ? 10 сарын 16-наас хойш гэхээр одоо 15 дахь жил рүү ороо явж байна. Бас залуу асуудуулаад тэр 10 хэдэн жил басан гэхэд ажилтай л үе байхгүй бол сард нэг би санаачлаад их хөвчлөнтэй ярьдаг те. Нэг болцыгээ гоохгүй болохоор нөөрэ болцыгээ гоож байгаа шууд болцчихдаг болохоор уриал шууд болцчихдаг болохоор давгүй шүү. Тэгээ манай эхнэрийн төрсөдөр 2 сарын 17-нд болдог. Тэгээд Мартин 8 залгуулад ингээ саяхан хүртлүүдээр кино үзээ явсан байгаа. Болцооны хувьд бол бас ойрхон сая хэсэг болцоо. За би бинээ хамгийн анх харсан сэтгэл тэр үеийн илэрхийлэл ямар дүр төрхт орсомжоор иргэн санагдаж байна гэж. 6 дугаар ангид анх харж ирсэн юм байна. Тэгээд цэргийн ангийн байрны орон сууцнд нь болохоор манайх амьдардаг. Гэр оролт нь манай эхнэрийн амьдардаг байсан. Тэгээд цэргийн ангийн автобусаар хүүхдүүд сургуультай явдаг. Тэгэхээр тэр үед хамгийн анх эхнэр олж харж хэлээ нэг юм цагаан күртгтэй
байсан урт цагаан хүрдэг хүмүүс одоо л санаанд ороод идэв. Мартдаггүй. Нүдэнд харагдаад идэв. Яг тэр үйл санаанд ордیں۔ Чиний хувьд Анх харсан сэтгэлээ лөө. тийм. Гэхдээ яг хамгийн анх харснаа бол нэрээ сайн санахгүй яг байрны хөвгөд болохоор автобусны дотор л бодвол харж байсан байх. Тэгээ нөгөө хилчин хэмээх хотгонд өссөн болохоор яг цэргийн хүмүүсийн хөвгөд хоорондоо хөвчлэн бас суух тохиолдол өгөхөд тэгээ сүүлд баг 10 дугаар ангид ахт нь дээд ангийн ах байсан. Тэгээд жоохон матмаа ингээл жоохон тийм том биетэй залуу гэж боддог байсан чинь айгу зөөлхөн томоотой залуу байсан да. Хар багасаа энэ хилийн цэргийн хүмүүсийн хүүхдүүд нийлээл найзсан сайхан найзууд бүгдээрээ тухайд айгүй том биетэй л ах нар байсан. Тэгээ одоо бол нэг тийм том ах нар ч байсан ш. Ер нь ойролцоол биетэй байгаа тэр ид биелэх жижиг юм байсан юм. Тэгээ их л том биетэй за их эдний чинь л их хатмаан л гэдэг байсан юм аа. Тэгээд нэг ахтар хүү зодон зөхөё гэж явж байгаа бол нэг харагддаг байгаагүй. Тэгээ би ч өөрөө жоохон дэггүй ах юм байсан. Тэгээд автобусны дотор суугаад хамгийн арын сандал дээр буухан сууцгаагаад ингээд одоо тэр үед нүдэнд тосч ирсэн да. Тэгэл нөхөртэйгөө ирэхэл за ямар ч энэ хүнтэй суух хэвээр энэ хүн исэн тэгэхээр сайхан 50 дэлгүүн хажууд нь хахад амар хүн шүүгээл бодоол тэгээд ер нь тэгэхээр анхны сэтгэл маань анханасаа л ийм сайхан 50 дэлгүүн хүн байсан байх нь. Тэг анх бол ахаа гэдэг байсан. Байрны ах байсан болохоор ялчгүй. Тэгээ суусан хайраа гэж дуудаж болох уу гэж байгаа л хайраа гэдэг. Одоо бол аль болох та гэж дуудахыг маш их хичээдэг. Ер нь хилэн нэг стафт манай дарга байсан болохоор ялтчгүй та гэж дууддаг байсан. Тэгээд хилийн цэрэгчин сайхан штэ би нэгээ дүрмээрээ та би нэгээ таална гэдэг дүрмтэй учраас хинч би нэгээ чи гэж хэлдэггүй. Тэгээ чи гэдэг үгний араас муухай үгийг бол хүн амархан хэлдэг. Чи юм уу гэж хэлдэг бол та гэдэг үгийн араас та муу гэж загинж болохгүй гэж боддог болохоор аль болох та гэж харьцахыг хичээдэг. Магадгүй үгийн алдаа гарч юм уу муухагаар хэлчих вэ гэсэндээ аль болох та гэж хэлхийг хичээдэг. Та гэдэг бол гоё. Манай ч бас бид хоёр ч бас хуучны кинонууд үзээ ярилцдаг байсан тийм. Ингээд хуучны кинонууд дээр үеийн кинонуудыг үзэхээр ингээд айгүй хичээл шиг байх юм аа. Тэгээд энэ кинон дээр ингээд нөхрүүдийг дандаа та гэж дуудах юм ингээд. Тэгээ нэр яг бодоодсэн та гэж дуудахаар таагийн араас хүн янз бүрийн муухай аран шиг муухай үг хэлэхгүй. Тэгэхээр бас энэ цаана юм гүн гүнзгий утгатай байд юм байна гэд ярилцчихсэн. Тэгээ манай хүн ч гэсэн намайг аль болох та гэж дуудахыг хичээдэг. За намайг яагаад сонгосон бэ? Намайг та хоёр хийгээл гойсон болохоор сонгосон багтайгүй. Тэгээ сонголт гэдэг юм чи олон юмнаас сонгохыг хэлнэ шүү дээ. Зүгээр ер нь л яг намайг эрхийгээл гохт нь их бодсон. Ирж байгаа хавцтай эргээгээл ер нь л ингээд гэр бүл болтлоо хоёлаа чи 2 жил гарan ирэхэд жижиж нэг гэрт орсон. Мөтэй 10-аас 12 он тэгэхээр чинь тэр хугацаанд яг ингээл маш сайхан амар амгалан хүнийг байлгаж чаддаг. Энэ хүнтэй хараа хайцгүй айгу тайван байна да, аюулгүй байна да гэдэг имийг л их мэдэржсэн болохоор ер нь одоо хүртэл ингээл 10 хэдэн жил дахиад сонгох уу, дахиад одоо ингээл өөр сонголт өгөөл нөхрөө сонгоно яагаад гэхээр хамгийн их амгалан тайван байлгаж чаддаг хүн л гэж боддог доо. Маргалцсан юм аа. Тэгээ манай хүн чи айгүй хурц хөвгтэй тохоо үедээ. Тэгээ би ч өө эмхтэй хөвгтөөс би чи өөрөө нэлээ хуучны үзэл бодолтой. Манай энэ одоо эмхтэй хүнээс ийм үг гарч идэг ямар сонио хүн бэ гэл. Тэгсэн манай нэг найз юу наа охин чи айгүй онц сурдаг мондог охин штэ. Гэл тэгэхээр за сурсан боловсон хүнтэй хайцтай гаргаж чадахгүй ямар мондог байв гэжтэйгээ тохоо үедээ бодоод өнгөрсөн. Тэгээд цэргийн автобусаар явжгаад автобус маань эвдрээд тэгээ алхаж явжгаад их нэртэйгээ цуг алхаж яваад тэгээ юм уунаар ярьж хөөрөөд ингээд ярьсан чи ер нь яриа нийлээ бодол санаа ер нь нэлээ сэтгэлгээ энэ төр задарсан санагцсан. Тэгээ энэ ер нь их дэжгүй охин байна гэх. Тэгээд мессеж хийж эхлээд тохоо үедээ. Тэгээ мессеж хийчихэл тэгэл мессеж яваандаа тэгэл гэр бүл бол 3 хүүхдээ аав ээж болчиход байна. За амьдралынхаа хугацаанд намайг сонгосондоо эргэлзэж буруутгаж байсан тохиол бий юу? Үгүй. Ер нь нэг ч удаа эргэлздэг. Цаашдаа ч эргэлзэхгүй байх гэж боддог. Тэгээд зөндөл нөгөө ингээл өгнүүд фэйсбүүкээр ч юм уу ном дээр гардаг ш нөгөө дэлхийг 7 таарсан ч миний ан шиг хүн халдахгүй гээл
Би бол бүр бат итгэлтэй байдаг. Угаасаа миний ашиг надад талдахгүй. Тэгээд ёстой одоо ингээл эргээд орсон чинь нэрээ би үнэхээр томоог охин байсан. Тэгээ гурлаа нийлээлээ. Үнэхээр онц сурдаг. Ангийн дарга байсан. Тэгээд тэр хэрэгээр нэлээд тийм төрөмгөө ер нь бол аль болох жоохон тушаан ууч юм байсан. Гэтэ тийм хүнийг яг өөртөө уусгаад яг л надад тохирох байсан хүн юм 50 хүн сайхан л хүн байх хэрэгтэй байсан баг. Тэгэхээр дахиад соёдчны удаа сонгосон ч яг ханаагаа сонгоно. За энэ асуултанд би өөр хариулах тий. За намайг сонгосондоо эргэлж буруутгаж байсан тохиолдол бол хизээж байхгүй. Улам л хайр хүрээлдэг. Одоо хил дээр байсан дурсамжууд санаанд орж байна. Хөдөө хилийн амьдрал үзээгүй Улаанбаатар хотын Багнуур дүүрэгт өссөн охиныг ангаах төгссөн 5 жил сураад төгссөн охиныг дагуулад хилийн бөөдхөн газар очиод хилчний амьдралаар амьдруулаад заставын тогоож ариун цэргийн зааварлагч хийгээл явдаг байсан. Үнэхээр бас хүний төвчээрийг шалгасан газар чи манай хилийн цэрэг штэ. Тийм ээ. Тэгээ хүнд асар том амьдралын хичээлийг заадаг. Энэ хугацаанд их нэртэй одоо улам л хайр яг тэр гаргаж байгаа дэвчээр тэнд гаргаж байгаа ухаан тэр болгоныг хараад би ямар мундаг үнтэй суучтай би нэр үнэхээр азтай хүн юм аа. Би суглаа моглоо суулгахыг айгүй азгүй байсан л та. Тэгээ би хамгийн том суглаагаа айгүй азтай суулж авсан. Тэр маань ханигаа олж суулсан маань хамгийн том аз жаргал байсан. Тэгээд бид хоёр эрт гэрүүл болсон. Би 19 настай аав болж илоо. Тэгээд тухайн үед жоохон хүүхдүүд аав ээж болчоод бэрхшээлүүд зөндөөл гарч ирсэн. Тэгэл тэр болгоны ард одоо ингээл тэр үеэ бодохоор тэр хүүхдүүдийг харахаар үнэхээр жоохон харагддаг. Тэгэхээр тийм жоохон багтаал бид хоёр аав ээж болж исэн байна. Тэгээд тэр болгоны ард ингээд өдий зэрэгтэй ингээд явж байгаа хэндээ бас үнэхээр баярлж явдгаа. Тэгээд хизээч ийм бодол ерөөсө төрж байгаагүй. За баярлалаа. За хилчин хүний эхнэр бас хилчин гэж үг байдгаа. Тэр орон жилүүдэд хамт дуурсъя. Хэцүү санагдчихсэн үе би юу гэж. Манай явах болгонд ер нь бол цуг араас нь санаа зовоол дулаан явж байгаа болов гадаа шуурчлаа да хоолтой болов үсэж байгаа болов за эрхийн алдад хоол нь бүлээн бэлэн байж ах хэвээр за нэг тэдийн хавцаа ирэндээ гэл ингээл цуг яалтчгүй хэлээ манах шаардлага гардаг. Тэгээ тэр онцлууд үнэхээр хамгийн жаргалтай. Одоо ингээл бүхэл сургалтуудад ингээл сургалт орох болол ярих болол ингээд миний амьдралын хамгийн жаргалтай үеийн дурсамжууд дандаа хил дээрх амьдралууд байгаа гэдэг. Тэ эргээл дурсгаар гоё дурсамжууд. Манай оюутан найзууд ангахаахан бол ингээд бүр тоог сүлжээгүй газар байдаг гэдэгт бүр итгэдэгчгүй. Тэгэл их нөхөртэй ирэлтэй ёо бид нар тэнд ингээд хідүүлээ бүр тэнд амьдраад хил хамгаалаад өөрсдийн ингээд 50 хануулаа ингээд яхад чинь хүмүүс бүр цагдаа цэргийн хоёрыг яалгах, хилийн цэрэг хоёрыг яалгахгүй байдагт нь заримдаа бухимдмар юм шиг хүн болгонд ингээд хилийн цэрэг сайхан гэдэг ярмаар санагдаад хүүхдээ нэг яаж сайхан төлөв төвшин хүн болгочих вэ гэж ингээд санаа зовж байгаа бол та зүгээр л хилийн цэрэгт ингээд хөтлөөд аваачаад өгчөө цэрэгтээ явуулчихаа гэдэг мессежийг хүргэх гэж те залуу асуудыг яаж энэ хоёртоо ингээд нэг амьдрал сургахгүй зарим ингээд бэлэн бүх юм бэлдээд өгсөн гэр бүлүүд муудалцах ч юм ингээд жижиг асуудал дээр бүдрэх ч юм уу ийм тохиолдолд зүгээр өөрсдөнд нь хариуцлагыг хүлээлгээл зүгээр талд авааччаа үгүй хэр талд нь ч үе хөрхөтэй хил дээр аваачаад тэнд ингээд амьдрах адилхан л ажиллаа энэ мөнгө олно гэхдээ тэнд ямар ч байсан зүгээр мөнгөгүй дансанд мөнгөөсөн ч өөрөх газар байхгүй угаасаа тэгэхээр бүх тэр хашаан дотор байгаа 10 хэдэн биендээ яг чин сэтгэлээр ямар ч мөнгөгүйгээр биенийг харьцаж хүндэлж хайрладаг. Дээрээс нь нөхөрлөдөг насан туршийн гой найзуудаа тэндээс олсон. Тэгээд дээрээс нь ямар ч хорт зуршил байхгүй те тэнд угаасаа дэлгүүр байхгүй хүүхдүүдэд эрүүл өсгий гэвэл ингээл бүхий сайхан тийм гоё юмнууд хил дээр байдаг шүү. Тэндээс яалтчгүй нөгөө амьдрах ухаан гэдэг юмыг олоод авчдсан юм аа. Тэгээд нөгөө номын санд нь амьдрах ухаан гэдэг ном байдаг газар өөр одоо хаач гэдэг юм бол те. Одоо манай нөхрийн найзууд намайг айгүйх магтахаараа тэгдэм. Яг манай азаг хааж аваачаад хайцсан ямар ч байсан амьдрна гэл тэрийг хил хамгаалах байгууллагаас сурсан. Яг хилийн став дээр байх тэр агшинд би малчны амьдралыг давхар дээрээс нь бичиг хэргийн боловсролыг маш сайн эзэмсэндээ одоо дараагийн ажилдаа ороход түүртгүйгээр ингээд бичиг хэрэг хөтлөлтөн дээр ашиглаад үнэхээр их олон хичээлийг энэ хил хамгаалах байгууллага гэдэг тэр
5 жилийн хугацаанд маш олон зүйлийг сурч авсан. Хүн аз жаргалтай газар байгаа учраас л амьдарч байгаа. Тэгээд тэнд зовоод төвчээд байгаа юм байхгүй. Үнэхээр сайхан байгаа болоод бүх хэлчдийн амнаас дандаа гардаг өгнүүд ээ. Яна хэлтийн зэрэгээс дөртэй гарсан ажиллаж исэн одоо ажиллаж байгаа бүхэл хүмүүс хэцүү гэсэн мөртлөө бүгдээрээ л дурдлаа л байдаг цаанаасаа юу сайхан юм мэдгүй үнэхээр зүгээр яг үннээрээ байдаг ганцхан газар болохоор тэр юм уу амар их дурладаг тэгээд бүр огшдог хинч намайг тэр хүмүүсийг хамгаалаад байж байгаа гэдгийг мэдгүй бидний ингээл бүсээр нь хариуцаад ингээ хамгаалаад 50 онуулж байгаа гэдгийг мэдгүй байсан ч бид нар бүр ингээд аз жаргалтайгаар тэр албыг хаштаг тийм чин сэтгэл байдаг л гэж бодож байна. Тэр жилүүдэд дурсгаар яг л гоё дандаа л гоё юмнууд л бодогдож байна. Хэцүү санагдчихсэн үе бол байсан. Гэхдээ тийм амар шантраал зовлон бол багтаасаа байгаагүй тийм. Зүгээр гэр бүлээ санах л нэг жоохон хүүхэд тусдаа ялтчгүй сургуульд явуулах учраас хүүхэд тусдаа, ээж тусдаа, эмээ тусдаа гэл тэр болгондоор очиж уулзаж яг санаан цагаараа гүгээд очиж болохгүй нь яг жоохон хэцүү үе байсан уу гэхээсэр өөр нэг хайхтар хэцүү зүйл бол байгаагүй тийм. За халамж анхаарал гэж юу вэ? Энэ тал дээр намайг юу гэж тодорхойлох вэ? Тэр миний л бодол шүү дээ, тэ. Эхнэрээ зовохгүй, элдв хорт туршил хэрэглэхгүй, хүүхдүүдээ зовохгүй, сайхан тайван өөрийнхөө нэг хүмүүсийг амьдруулъя л гэж боддог. Ямар нэгэн ийм байх хэвээр, тийм байх хэвээр, жидих хэвээр гэхгүйгээр л миний ань бол үнэхээр халамжтай. За манайх ч одоо 3 хүүхэдтэй, дээрээс нь ах дүүнэр хүүхдүүдийг нийлээд бараг хүний өөрийг нийлээд 5-6 хүүхэд бараг тогтмол амьдарч штэ. Тэгээд энэ болгоныг хажуугаар нь ажиллаа, тэгээд нөхөртөө тавих анхаарлаа ингээл бүх юмыг хэрэгжүүлж чаддаг. Үнэхээр мундаг, халамжтай мундаг ихнэр шүү. Баярлалаа. Манай нөхрийн тал гэсэн дандаа л цэргийн хүмүүс. Тэгээ манай цэргийн хүмүүсийн онцлог нь өөрөө тийм юм уу, жоохон юм юу? Баргийн юмд дуурахгүй бүдүүн тайминг гэлдэгдэж тэрэн шиг тэгэл эсвэл нөгөө нэг дандаа тушаалаар харьцаараа тийм ойлголоогоос өөр үггүй жоохон дэлгэрэнгүй яриа байхгүй чи яг яачаад байгаа юм хана юу болохгүй байгаа ингээд анхаарал гэдэг юм одоо тий бараг хичнээн жил өмсөж байгаа плажи маань гинт нэг өдөр харснаа өө чи шинэ плаж өмсөө юу гэх жишээний зөвхөн их октоос нэг анзаарч хардаг юм би бол яг ингээ ганцхан манай нөхөр нэрээ манайд эргэн тойрны цэргийн ах нар маань бүгдээрээ л дандаа ингээл ихнэрүүд нь зүгээр энгийн хүмүүс бид нар бол сурцсан байд юм шиг. Тэгээ энгийн найз нөхдүүд нэрэл ярихаараа ямар сони ярьд юм бэ? Яасан жоохон тушаангуу ярьд юм бэ гээл тэгж идэг. Ер нь ганцхан манай нөхөр дээр манай нөхөр чи харцангууд миний анч бол дөлгөөхөн 50 ярьдаг шүү дээ. Тэгж яхад найзууд нь тэгж идэг. Дээрээс нь хөргөжүүлгийг хараад инхээр ер нь жоохон нэг тийм одоо нөгөө хүмүүс чи манай нөхөр амар халамжтай гэлтэхээр нэг тийм гоё байнга одоо юу гэдэг цэцэг барайл ирдэг ч юм ингээл нэг юм барайл ороод ирдэг ч юм тийм хүмүүсийг ярих гэдэг шүү дээ. Тийм биш зүгээр нэг юм цаанаасаа дулаахан байлгаж тайван байлгаж халамжилдаг төрлийн хүн юм да. За дараагийн асуулт би хэр сайн аав бэ? Сайн одоо 3 охинтой хүний хувьд бол эрэгтэй хүнд яг нөгөө охтуудтайгаа дандаа ороод яриад ингээд хатар тэмгүүжсэндээ одоо ингээд охин маань яг өсвөр насны дээр 13 хүрчиж जैन. Тэгэхэд аавтайгаа маш чөлөөтэй яриад те. Одоо ингээд шохорхож байгаа хөвгүүний талаар, ангийнхныхаа болж байгаа процессын талаар, бие хөгжлийнхаа талаар ингээд аавтайгаа ямар ч санаа зовхгүйгээр ярихт нь за манай нөхөр үнэхээр сайн аав болоод нөгөө ичид санаа зовх юм ингээд хэл хязгаар тавихгүйгээр харьцаж जैन да гэдэг юмыг анзаараад тэгэл одоо дунд охин бол аваасаа салахгүй хангал аваа гэж үнсээл дэврээл ингээд тавуулаа явж явах тохиолдолд цагийг зүгээр өнгөрөхгүйгээр л болвол нэг 6-тай өнгөрөчгөл хүүхдүүдэд анхаарч гал идэг тэр хэв маяг харин яг энэ зүйлөөрөнд явагдаад ахаар яг зөв аав байгаа, сайн аав байгаа юм шиг л харагдаад байгаа. Бүр намайг аяг аз жаргалтай болголтой хүмүүст өлгөрлөд ганцхан өөрснөө жаргалтайгаад байгаа ш. Бус хүмүүст гэсэн ингэж гоё нөлөөлөл суралцаад бусдад нөлөөлж чадаад байгаа амар гоё нөхрөөрөө бахархах сэтгэл төрүүлээд. Сайн. За баярлалаа. За хэр сайн ээж вэ гинэ. За миний ани их сайн мундаг ээж гэж боддог. Суралцахыг хүүхдүүдэд ч гэсэн байнга сурахыг байнга ярьдаг. Тэгээ шинэ санаа энэ тэндээ сайн юм судлаад өөрөө бас хүмүүст сургалт ордог. За тэгээ сургалтаа сурсан мэдсэн зүйлээ ирээл гэртээ ирдэг. Тэгээ хэдүүлээ өглөөний зөв хооллолт гэдэг чинь ийм байх хэрэгтэй юм байна. Үнэхээр ээж хүн бол одоо эрүүл зөв хооллолтын жинхэнэ багш байх хэрэгтэй шүү дээ. Тэгжиж тэр гэр бүлийн хүмүүсийнхээ одоо эрүүл амьдралын хэв маяг биеийн зохистой харьцаа зэргийг те
хангаж явна. Тэгэхээр үнэхээр энэ тал дээр бол миний айн үнэхээр мундаг байгаа. Сайн ээж шүү гэд хэлээ явуулсан. Гэхдээ эвгүй энэ хоёр би нэг магтаал суугаад. Эвгүй юм байна. Гэтэ ер нь яг өмнө ингэж магтаж ярьж байгааг юм. Тэ? Магтах байсан чимээгүй л гараа ичдэг. Би бол. За. Яг амьдралын төлөөх аавд хөтөлбөрөөр их нэртэй өглөөний цаг оронд нь бэлдэж өгөх даалгавар хин хинд нь ямар мэдрэмж үлдээсэн бэ гэж. Манай их нар ч ер нь эртэж тэгээд айгүй эрт тусчдаг бас. Нэлээд хүч хөдөлмөр шаардсан шүү бас тий. Яаж их нэртэй мэддэхгүй бос цайгаа бэлдэхгүй яах вэ? Тэг яг унтчих нь бол бас өгч чадаагүй тий. Манай хүн ч намайг босоо явчихаар л өөрөө дагаа босоод ирдэг тийм хүн л тий. Тэр өглөө бол бүр үнэхээр гоё байсан. Ганцхан биештэй гэр бүлээ хүүхдүүдтэй бүгдээрэнд нь тэгээ нэг аав нь өглөөний цай бэлдээд тавьсан бахаар хүүхдүүд бүр үнэхээр баярлаа. Тэгээ нөгөө баярын өдөрчсэн сайхан цэцэгтэй номтой яг тэгэл хүүхэд болгонд хандаа гэл ингээ бүгдээрэнд нь цэцэг ном барьсан. Хажууд нь өглөөний цайтай үнэхээр бүтэн 2 цаг хийчихсэн тий. Тэгээд тэр 2 цагийн хөдөлмөр ингээд гаргаад өндөг шараад кимбаб ороцсон. Үнэхээр бүр тасархай өглөөний цай бэлдээд тавьсан бүр амар гоё. Ямар ч хүүхдүүд юм дурсамжаас эзэж гарахгүй байх. Айгуу гоёсан. Чи анзаарсан би өндгийн хүмүүнийх нь үндэнд тааруулсан байна. Чинийхийг нүдэлж хараад хүүхдүүдийнхийг болохоор өөр шаарч байгаа. Тэгэхээр тэр нэг амар анхаарал халамжтайгийнх байсан тийм. Одоо зам хүүхдүүд бүгдээрээ дургүй болохоор би байнга л хүүхдүүдэд тааруулдаг. Тэгээ тэр өглөө ганцхан надад миний таалагддаг өндөг анх удаага манай ширэн дээр байсан. Тэгээ энэ үнэхээр гоё байсан. Нөгөө 9 жил өглөөний цай авахгүй гэрээс хинч гарахгүй гэдэг юм үүсний эцэст 10 11 дэх жилээс нь харин өөрснөө хийгээд би ард нь бүр уугаад суудаг болсон байсан. Тэгээ тэр өдөр хөтөлбөрийн буянаар угаасаа ханийхаа амар сайн хийдэг болсон юм их хүртэл анзаарч баярлсан. Тэгэхгүй бол бас октоос анзаарахгүй тэрийг чи хийлгээд сурцсан байлаа шүү дээ. 400 орчим аав маань өглөөний цайнуудыг үнэхээр гайхалтай бэлдсэн. За 2 дахь 7 хоногийн даалгавар маань их нэртэй загтлж байсан. Үнэхээр сэтгэл хөдлөм гайхалтай загтуудыг бичсэн. Одоо манай анги дээр ихэд зөвөр нэг дуртахад манай нэг аав хугацаа цэргийн албаа гэж байхдаа их нэртэй загтлвчтэй цэргийн одоо зах даавн дээр их нэртэй зориул загтлвчээд тэн дээр зураг зураад сэтгэлийн үгээ явуулчихсан юм. Тэр үгээ одоо энэ олон жилийн дараа тэр загтлаа гаргаж ирээ жаазлаад их нэртэй одоо гинтийн бэлэг бариад бэлгэлсэн байх жишээ нь ингээд үнэхээр гайхалтай мундаг сэтгэж байгаа аауд байгаа. Тэгээд 3 дахь 7 хоногийн даалгавар маань одоо энэ 7 хоногийн даалгавар их нэрээ болзоонд өрөх байгаа. Тэгээ энэ даалгаврын хүрээнд одоо болзоонд өрж байгаа. Бас үнэхээр одоо ингээд 400 орчим аав маань одоо Монгол орны өнцөг болон бүрт 408 зохист их нэрүүдээ бүгд болзоонд урж байгаа. Тэгээ одоо бид нар чинь нэг групптэй тэн дээр ингээд мэдээллүүд явж идэг. Одоо гоё дурсамжтайнуудынх морьтой их нэрээ болзоонд урсан аавын маань сэтгэл саяхан явж байна тэн дээр. Дараагийнх нь ихэд их нэрээ гинтийн байдлаар болзоонд ураад их нэрийнхэн дархан бэрийг гардуулж өгч байгаа. Аав маань бас саяхан бичлэг нь бас орсон ингээд группт маань явж байна. Тэгээ үнэхээр энэ гайхалтай зүйлүүдийг одоо зохион байгуулж байгаа аавуудаа бүгдэнд нь амжилт хүсье. Энэ сэдлийг төрүүлж өгсөн төслийн зохион байгуулагч нартай байгууллагын удирдлагуудаа бүгдэнд нь бас баярсан талархснаа илэрхийлээ. Тэгээд их нэртэйгээ энэ болцох завшааныг олгож байгаа телевизийнхандаа ч гэсэн баярлалаа гэдгийг бас хэлье. Хамгийн гоё болцоо байна. Тэгэхээр гоё алзаа байна. Тэр олон мянган аавууд тэр олон хүмүүсийн төлөөлөл болоод энд ийм гоё орчинд ийм гоё асуултуудаар би нэгэ магтаад хайрлаа. Тэр олон гоё дурсамжуудыг ярилцаад баргийн болцоон дээр бид нэр зүгээр гадуур болцсон ч ийм гоё дурсамжуудыг яриад биендээ ийм гоё өгнүүдийг хэлээд суудгүй те энэ олон жилийн дараа гівэн зүгээр сууж байгаа л надад тэгж бодогдож үлээ гэдэг юм хизээч ярихгүй тэгээд ийм гоё содон сонирхолтой чамин рунцэнтэй ийм гоё болцоо ураад тэгээд болцож байгаад нь маш их баярлалаа. Чамаагаа их хамгийн баярлуулж байсан цаг хугацаа хизээвэ гэж. Манай их нар чинь байнга л баярлуулж байна. Гинтийн бэлгүүд бариад сая хамгийн сүүлд гэхэд пүүз авч гисэн те. Ер нь гэхдээ аав болох аав гэд дуудуулах хоёр бас өөр ойлголт юм шиг байна миний бодлоор. Би хамгийн анх аав болсон мэдрэмж яг энэ асуултыг яасан чинь хуваалцмаар санагдчихлаа. Тэгээд анх аав болчоод 19 настай аав болж ирсэн шүү дээ. Тэгээд
тухайн үед бол үнэхээр за би аа болчлоо л гэж бодож байсан. Тэгээ анх хөдөө хөлийн цэцав дээр очиж би нөгөө чи амралтаараа ирээд очисон чинь би тэмцээнд орохгүй төв рүү явцсан те. Тэгээд 2 хоноод ирсэн чинь шууд малын сур руу гарах хүн байхгүй шууд малын сур руу явцсан. Манай ихнэр сарынхаа оюутан мөхтө сарынхаа амралтаар ирсэн. Тэгээ малын сур дээр чинь 2 3 он жисэн манай дарга за яваа ихнэр чи холоос зориод ирж яхад одоо яаж хоёр тустай ойлгох вэ гэд ихнэр хүүхд хоёрыг араас малын сур дээр авчираад тэгээ малын сур дээр байж бид тэр нэг санамсаргүй юунаас ч болоод тэг шалтгаанаа сайн мэдэхгүй маргалж исэн юм те. Тэгсэн чи гинт охин оржснаа тухайд охин 2 нас үрцэн байсан шүү дээ. Тэгэхэд 2 настай гинт дундуур оржсэн аав ээж та хоёр ингээ муудадах юм бол би яваад өгье л даа гэд малын сур дээр өөлөө талхаа ийдсэн. Тэгэхэд л ингээл дотор ингээл явцсан яг тэр үед л яг надад бүр за би яг үнэхээр аа болчихсон юм байна. Би хариуцлагатай байх хэрэгтэй юм гэдэг яг шин сэтгэлээс аа болсон цаг уу яг тэр л баг би яг тэгж л боддیں۔ Хүүхдтэй болгож өгсөн л их баярлалж ичтэй. Хүүхдтэй болгож өгсөн одоо 3 охин төрүүлээд одоо манай ихнэр чи уран биш штэ. 3 охин төрүүлж өгсөн бас тэр хамгийн жаргалтай мөчүүд байсан. Тэгсэн чи яг хариултын маань төрүүлээд мэдчихдэг шүү дээ. Миний хувьд ингээ хариулгаал дотроо хамгийн их баярлуулж байсан хугацаа бодсон чинь яг нэг уран бэр авч явах хэвцүүд айгүй их баярлж байсан. Чин сэтгэлээс би бас жоохон сэтгэл хөдлөл багтай те. Ингээ амар галзуу яриа мөршиг өглөө яг ингээ хүм баярлуулаад ингээр жоохон тийм эмоц гаргасан жоохон баах ч юм уу. Тэгээд уран бэрийг бол яг нөгөө нэг олдор тхийн одон гэнтэр бол яг ингээл хуулийнхаа хугацаанд хөцөлтөл жимтэг бол авдаг бол уран бэр дархан бэр чим манай нөгөө ясандаа л байдаг болохоос яг аль биесаар ингээ нөгөө улсаас өгдөг гэхдээ гэр бүлийн төвүүд өгдөг гэдэг хөөцөлдөж явж байгаад те мод нөхөр ингээд авч өгчээсэн. Тэгэхэд бүр ингээд ямар их хүндлэл авэ ямар их гоё хайр вэ гэдэг мэдрэмжийг тэнд их аваад ямар гоё юм бэ би ингэж их гоё найлт хүндлэгдчихтэй ханыгаа ингэж их баярлуулжтэй гэж бодоод өөрөө их баярлал 3 охин төрүүлснээрээ их өөрөө бахархаал те тэгээд их баярлж авч исэн мэдрэмж одоо тэр хамгийн гоё ингээд орж ирж байгаа тэр амьсдаар яг өдрөө болгон ажилласаа их тараал ороод ирэл шиг ингээд ажлын цаг болоод ороод таарсан цаг болоод хаалгад тал ороод ирэхэд цаанаасаа ялтч өөрөө их аягүй баярлдаг. За миний хамгийн сайн сайхан зан чанар болон надаас өөрчлөхийг хүсдэг зам бий юу? Хийхийг хүссэн бүхнээ хий одоо зоригтой бай гэл ингээл байнга тайван байлгаж өөрөөр маань байлгаж өдөө хүргэсэн нь л ямар ч болцолгүйгээр л харилдаг нь л хамгийн их сайхан зан чанар нь юм уу? Тэгээд өөрчлөхийг хүсдэг зам бий юу гин ер нь гайгүй ханыгаа анх хэлийн цэрэг төгсөөл хэл хамгаалах сургуулийг төгсөөл ер нь чинь 4 дугийн хэлчин хүн юм чинь те урдаа тавьсан зорилго мөрөөдөл их том байсан хоёлаа тэгээд би ханыхаа мөрөөдлийг биелүүлэхийн тулд ер нь бол яг энэ мөрөөдөл биелэн биелтэл одоо би өөртөө шантарч болохгүй зогсож болохгүй гэдэг тангарыг өөртөө л хил рүү явахдаа л те машины хаалга татчихтаа л тавьсан болохоор миний тэр одоо чамайг түшээд дэмжих ёстой гэдэг энэ хүсэл зориг унтрааг байхад яг гоё хувь хүнээрээ өөрөө карьер амжилтаа бүр ингээд тултал яваарай л гэдэг юм. Тэр зангаал алдаж болохгүй шүү л гэж хэлмээр байна. За хамгийн сайхан зан чанар нь бол миний анч үнэхээр хүний төлөө бүр ингээд яахаар хүн ингээд хитрхи ингэж хүний төлөө төрждөг байна гэж бүр гайхмаар санагддаг. Зарим үед бүр ингээд хэлдэг те. Чи яагаад яагаад ингээд хүний төлөө ингээд наач чиний сэтгэлийг ойлгохгүй ингээд байгаа юм шүү гэл. Тэгэнгүүт би ойлгуулах алуугүй штэ. Би энэ үнд тусалж байгаа учраас энэ үнд би тусалсан учраас чи ингэх ёстой гэдэг би хариу нэхээгүй. Тэгвэл би өөрөө хохирсон жаргалтайгаар өөртөө жаргалтайгаар хохиръя л доо гэж ярьдаг. Тэгээд энэ зан чанар нь үнэхээр бас сайхан зан чанар. Дэндүү эерэг гэх юм уу. Яахан бойлгийн бол хитрхи эрхэлдэгтэй нөхөртөө тий. Хүүхдүүдээсээ илүү эрхэлдэг шүү дээ. Нэг заримдаа бага охиноосоо илүү эрхэлдэг тий. Тэр энэ бас заримдаа жоохон болоочтой гэж хэлмээр нэгдэг та. Болтой гэхгүй тий. За өөрчлөгдөхгүй зам байлаа. За гоё болцоо хийж асуултын дагуу ярилцах ямар байсан бэ? Гоё үт юм бэ. Яг өөдөөдөөс хараад ингээд асуулт асуугаад
ярилцахаас өөр юм. Өчтөрхөө хоёлаа нөө картаар ярилцчихсэн те. Төслийн картер. Гэсэн чи бас яг ийм орчинд ингээ ярилцах бүр тэрнээс шал өөр мэдрэмжтэй амар халууцж байна. Хамгийн хөөс гарч ийн хамрын ус хурд байж байна. Хоёлаа айгүйх болзонцоо гаргадаг ярилцдаг гэсэн чинь ингэж бас харилцаж байгаагүй те. Бусад ирээдүйн амьдралын талаараа яриалаас нөхөөсөр өмнөх сайн сайхнаа дурсаал хоёр биенийхээ анх тэгж бие биенээ хайрлаж исэн цаг хугацаа одоо ажил амьдралын байдал гэл ингээл ийм гоё дурсамжуудаас өхөж айхтар их ярилцдаг болохоор тэр их гоё юмнуудыг нэг дараа ингэж ярихаар бүр айгүй гоё байна. Тэгээ бид нар ингээл жоохон залуу хүмүүс очивол нэг хэдхэн жилийн өмнө Таленттай өдөр анх кофе шоп нэгэл тэгээ өөрсдөө ухалгаалаа. Тэгээ хайлт Таленттай байхгүй юу кофе шоп мөгөл ингээд суужсан бол одоо ер нь гайгүй бас ингээл хүмүүсээ харахаар интернет интернеттэй болцсон тий орчноос тасрахгүй айгүй л гоё хөгжөөд байгаа харагддаг. Тэгээд дээрэс нь тэр хил хамгаалтанд жишээ нь яг үндсэн байгууллагын үр чиглэл бол хилээ хамгаалах үүрэгтэй. Тэгээд тэднэрт бол энэ гэр бүл аз жаргалтай байна уугүй юу гэдэг сонирм биш байх ёстой юм шиг мөртлөгөөсөө хилчдийн нийгмийн баталгаа хангагдаад ирэхээр ямар сайхан амар амгалнаар хилийг илүү сайн ирч үжтэй хамгаалах юм те. Энийг мэдэрч ойлгоод ийм сайхан төсөл явагдаад тэгээ эндээ олон хүмүүсийг хамруулад эн чинь хэдий ажиллаж гисэн цаанаа олон гэр бүлтэй сайхан эхнэрүүд нь инээд хөөрөөр дүүрэн 14 хоног олооногоор нөхөр харуулт яваал ирэхэд эхнэр хөвгт бүр үнэхээр сэтгэл зүйн хувьд ч тэр ингээл татгшоо болоод өөр болчдаг. Тэгээд тэрийг бүр ингээл байгууллагаас нь дэмжээл өгч энэ чинь хувь нэ хөгжүүлж ин гэдэг манай өөрөө байгууллага маань үнэхээр сайн хөгжиж байгаа юм байна. Цаашид илүү бүр гоё болох нэ тэ зүгээр нэг тийм нөгөө хилийн бүсэд байдаг нөгөө хуучны тэр хол бөглөө гэдэг ойлголтоор бүр байхгүй болоод ямар та хоёулаа бүр хилчдэг төлөөлөл хилчдтэй ярьцлага өгсөн тийм гоё ингээд сууж яах гэдэг чи өөрөө үнэхээр гоё юм талархууштай байна. Би дандаа айгүй хэлдэг те үүлийн өөр хизээч хаалга андуурдаггүй маа гэх те хизээ нэгэн цагт урт хажлаа маш сайн хийгээ явж хахад хизээ нэгэн цагт тэрний хариу ирнэ. Хэрвээ хүн буруу юм хийвэл чи хинч мдэгөөч бурхан мэдж байгаа. Заавал эргээгээ тэр буруу ирнэ гэж ингээ хил хамгаалах байгууллагт үнчээр зүтгэсний маань үлийн маань өрн одоо ингээ өнөөдөр хилч эмэгтэйчүүдийн төлөөлөл болоод энд ярьцдаг өгөөс сууж байгаагаар маань гарч ингэж бодож байна. Та нарынхаа өмнөөс ингэж их гоё баярлалаад энэ гоё болцоонд оролцоод явж байгаа даа нийт бүх Монгол орнд даяар байгаа хилч эмэгтэйчүүдтэй ч гэсэн маш их баярлалаа гэж хэлээ. За эндээ баярлалаа.